Сайн байцгаана уу? Контент эхлүүлэхээс өмнө лайк, subscribe дараад өгөөрэй. 2025 оны 5 сарын 12-нд Монголын цагаар оройн 11 цагийн орчим тэргэл сар маань Килэнцэн ордонд тохионо. Тэргэл сар маань Килэнцэн ордонд гарч байгаа нь биднийг юун дээр анхаарах талаар дараах зөвлөмж мэдээлэл хүргье. Килэнцэн ордны тэргэл сарнаар сэтгэл хөдлөл маш ихээр мэдрэгдэнэ. Нарны эсрэг байрлал үхрийн орд байрлаж байна. Килэнцэн ордны сарны эрчим сэтгэлийг дахин төрөлд нууц сэтгэл зүйн сэдвийг хөнддөг ордыг илтгэж байдаг. Энэ үед хараат байдал атааж өтөө айдас эргэлзээг тавьж явуулах хэрэгтэй болно. Гол тэнглэх хувийн үнцэн сэтгэлийн гүндэх мэдрэмж маш ихээр мэдрэгдэнэ. Дотоод нууцлаг мэдрэмжийн зүйлс ил гарч ирнэ. Өөрчлөлтөө гүн гүнзгий таньж ойлголт авах. Сэтгэл зүйн цэвэрлэгээ хийх хүчтэй үе юм аа. Гариг иргэсийн нөлөөлөл Марс Килэнцэн туслах гариг энэ үед зүүн совин эр зориг айдсаа сөрөх хүч идэвхжнэ. Уран гариг үхэрд байрлаж сар нарны эсрэгцэлтэй дөрвөлжин үүсгэнэ. Гинтийн мэдээ сэтгэлийн хямрал ухаарл авчирч магадaltaй. Санчир гариг загсанд байрлаж энэ тэргэл сарны сүйдэр талд зөөлөн нөлөө үзүүлнэ. Дотоодыг журам хүлээцтэй байхыг сануулна. Килэнцэн ордны тэргэл сарны онцлог эмоционал ба сэтгэл зүйн гүнзгий илэрхийлэлт их мэдрэгдэнэ. Килэнцэн орд нь ус махбодод хамаарагдах бөгөөд сэтгэл хөдлөл нууцлаг байдал их хөндөгдөж хувийн өөрчлөлт шинжилэлт хийхтэй холбогдож байдаг. Тэргэл сар нь энэ ордонд байх үед бидний дотоод мэдрэмж нууцлаг зүйлс хүсэл айдас гомдол зэрэг ил гарч тэдгээрийг хүлээн зөвшөөрч чөлөөлөх боломж бүрдэж байна. Тэнцвэрийг эрэлхийлэх олхон чухлаа. Нар үхрийн ордонд сар Килэнцэн ордонд байрлах энэ үед ойлголцлын хооронд тэнцвэр олох нь шаардлагатай. Материаллык оюунлаг байдал, хувийн үнд зүйлс ба сэтгэл зүйн гүн гүнзгий холбоо итгэлцэл хоёрын хооронд зөрчил илэрч болзошгүй. Гариг иргэсийн нөлөөлөл Меркурий үхрийн ордонд 5 сарын 10-нд харилцаа илүү бодтой тогтвортой болох уян хатан бус байдал үүсч болзошгүй. Плутон хумхийн ордонд 5 сарын 4-нд ухрах хөдөлгөөнд орсон. Энэ нь хувь хүний болон нийгмийн түвшинд эрх мэдэл өөрчлөлтийн талаар дахин эргэцүүлэх боломжийг олгосон. Дараах зүйлсүүд сэтгэл зүйн цэвэрлэгээ хийх энэ үед өнгөрсөн гомдол, айдас, хүлээлтээс ангижрахад тохиромжтой. Бясалгал хийх, сэтгэл зүгээ мэдэрч бичих, тэмдэглэх, хөтлөх, уучлах, тавьж явуулах нь үр дүнтэй. Хувийн хил хязгаараа тодорхойлох Килэнцэн эрч хүчин гүн гүнзгий холбоо итгэлцлийг шаарддаг орд. Гэхдээ өөрийн хил хязгаарыг тодорхойлж өөрийгөө хамгаалах нь чухлаа. Хувь хүний өөрчлөлтөнд бэлэн байх. Энэ тэргэл сарн дотоод өөрчлөлт сэтгэл зүйн шинжилтийг дэмждэг. Өөрийгөө шинэ өнцгөөс харах хуучин хэм маягаас ангижрахад маш тохиромжтой үе. Энэ сарнаар сэтгэл зүйн гүнзгий төвлөрүүлэх, харилцааны гүн түвшинд шилжих, худлаа дүр эсгэх бус жинхэнэ үннээрээ байхад суралцах хэрэгтэйг сануулдаг. Мөнгө ба эрх мэдэлтэй холбоотой сэтгэл хөдлөлөө ойлголт авах, энергийн цэвэрлэгээ хийх, давстай усны баанд хэвтэх, эсвэл хөлөө дүрж өөрийгөө мэдрэх нь чухлаа. Килэнцэн ордонд тохирох өнгийн лаанууд хар лаа бол сүүдрийг тавьж явуулахад тустай. Улаан лаа айдсаа зориг болгон хувиргахад бас тустай. Ягаан лаа сэтгэлийг эдгээх уучлахад тустай. Нил ягаан лаа сүнслэг цэвэрлэгээ тэнцвэрийг бэлэгддэг. Эдгээр лааны өнгө ашиглан хэрэглэхэд ач тустай байхаа. Гомдол, айдас, өөртөө хэлхийг хүссэн үгсээ бичиж шатааж, цонхоор гаргаж хийсгэх. Энэ бол дотоод үхэл ба дахин төрөлтийн бэлэгдэл гэж үздэг. Контент маань танд хэрэгтэй мэдээлэл хүргэсэн бол лайк, subscribe дараарай. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Мөн бусдад түгээгээрэй. Баярлалаа.